Орой мэндийг хүргээ үзэгчтэй парламент телевизийн байр суурь нэвтрүүлэг шинэ дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Бидний өнөөдөр ярилцах сэдэв за үзэл санааны хэлмэгдүүлэлт гэсэн сэдвийн дагуу ярилцахаар хоёр зочноо урьж оролцуулсан байна. Ноён Цогтбаатар Монголын улс төрийн хэлмэгдэхсдийн холбооны тэргүүн. За ноён Гамбаяр Монголын хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны удирдах зөвлөлийн дарга. Өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр бид нар өнөөдөр үзэл санааны хэлмэгдүүлэлт гэсэн сэдвийн дагуу ярилцсан. Эхний асуултыг за манай улс сүүлийн жилүүдэд хүний эрхийн индексээр илт хошоо ухарсан юм байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ яг юунаас болов? Яагаад хүний эрхийн индексээр ухрах болов гэсэн асуултаар эхлэе. Ер нь бол өнгөрсөн хугацаанд одоо 8 жилийн хугацаанд энэ ДМВ гэдэг байгууллага, ВДМ гэдэг олон улсын одоо энэ индексийг тоосдог байгууллага маань үнэлсэн. Өнгөрсөн одоо 8 жилийн хугацаанд одоо Монгол улсын арчлалын индекс ингээл жил тутам улам ухраадах. Тэгээд сая 25 оны 3 сард гаргасан тайлангаараа бүр ардчилсан сонгуульд авторитар улс гэдэг бүр жигсаалт руу орчихсон. Сонгуульд ардчилсан шиг боловч тогтолцоо нь ерөөсөө энэ автократ улс болсон юм аа гэдгийг тогтоосон байж байгаа. Үүнд гол нөлөөлж байгаа хүчин зүйл бол ерөөсөө сая энэ нэг сараас ахуулаад энэ шин засаг байгуулснаас ахуулаад энэ иргэдийн үг хэлэх хүсэл бодлоо илэрхийлэх иргэдийн боомж байгаа толботоор маш их асуудал гарсан л да. Одоо нийтдээ бодвол нийтдээ одоо манай төр барьж байгаа нөхдүүд маань бидний судалгаагаар бол нийтдээ 13 удаагийн бусдын нэр тод халдах, худал мэдээлэл тараах, хувь мэдээллийг задруулах гэдэг энэ асуудлыг манай төр засгийнхан өөрсдийнхөө одоо их мэдээ хатгалахын тулд хийж чадах. Энэ асуудлууд нэлээд ахтар нөлөөлөд ерөөсөө энэ монголчин үг хэлэх хүсэл бодлоо илэрхийлэх, эвлэлд нэгдэх, эрхчлөөг үндсүүлэр олсон эрхчлөөг идэх боломжийг хязгаарлагдсан байна гэж үзээд юм дүгнэлт гарчихсан. Манай улс ардчилсан улсын индекс засаглалтай статустай юм улс шүү дээ. Тэгээд энэ статусаа маш олон жил 30 орчим жил барьж байгаад яагаад ийм ухралт болчихвоо. Тэгэхээр яг энд юу нөлөөлчих гэж юу гэж харж байна? Хамгийн гол асуудал ерөөсөө хувийн үндсэн эрх байгаа л да. Өөрөлдвөл үг хэлэх хүсэл бодлоо илэрхийлэх нэгдүгээр. За хоёрдугаар төрийн байгуулалт өргөдөл гомдол гаргах, тэгээ шийдвэрлүүлэх. За дээрээс шудрах шүүхээр шүүлэх гэрх, тийм үү? Гэдэг асуудлаас бол улбаатай. Тэгэд иргэд хэдийд нь одоо маш гомдолтой асуудалтай байсан ч гэсэн одоо манай хууль хүчний байгууллага маань одоо иргэдийг маш их ялгарлан гадуурхаж штэ. Эрх мэдэлтэй улс төрчдөд бол ерөөсөө газ хэрэг үүсгээд тэдний захиалгаар бол газ хэрэг үүсгээд маргааш нь дуудаа шалгаад баривчилдаг. Тухайлбал Норг сайттай холбоотой асуудал тийм ээ. Зөв жирийн иргэд хохирсон иргэд ингээд гомд гаргахлаар зөв тэрний хэргийг хуулийн хугацаанд шалгадаггүй, хангадаггүй. Дээрээс нь одоо нэг цагдаагийн байгууллагууд, өдөрлгүүд нь одоо даалгавар өгдөг юм яадгийн ерөөсөө хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа маань явагддаг үйлчлэгчдэд байдаг. Энэ талаасаа ерөөхдөө ялгарлан гадуурхалт маш их байна. Тэгээд нөгөө талаасаа бол хамгийн гол асуудал нь эрх баригч одоо энэ засгийг төлөөлж байгаа нөхдүүд маань өөрсдийнхөө эрх мэдэл албан тушаалаа барих байдлаа хадгалахын тулд нөгөө нэг өөрсдийнхөө үйл ажиллагааг садвчулж байгаа. Нөгөө нэг үг хэл зүйлс болоо илэрхийлсэн иргэдэг өөрийнх нь сүмжилсэн одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудыг те одоо ингэ нухчин дарах гэсэн, чимээг угаалгах гэсэн энэ байдлууд өнгөрсөн хугацаанд маш их явсан. Түүний нэг жишээ бол эрүүг хуулийн 13 14 яг харахгүй юм. Маш олон сэтгүүлчдийн асуудлаар бас эрүүгийн гэмт хэрэгтэн болцсон асуудал гарч ирсэн байгаа байхгүй. Хэмзэг асуудал байгаа. Тэгэхээр манай улсад ардчилсан одоо хүний эрхийг дээдэлдэг улс гэсэн хэрнээ одоо хүртэл дарангуул буюу хуучин цагийн хэлмэгдүүлэлт явагдсаар байна. Илүү төгөлдөрсөн гэж үздэг. Тэгэхээр та бас хэлмэгдүүлэлтийн талын одоо түүх ялангуяа хэлмэгдэхсдийн холбооны тэргүүний хувьд яг одоо энэ төрлийн хэлмэгдүүлэлт зүсээ өөрчлөлт ч юм уу явагдаж байна. Эсвэл ер нь хэлмэгдүүлэлт байхгүй болсон уу? Тий. За бид нар сурамж талаас ер нь өмнөх 20 дугаар зууны хэлмэгдүүлэлтийг бол бид нар сайн мэдчих хэвээр. Ялангуяа залуучууд. Өөрөөр хэлэх юм бол 1921 оноос 90-ад оны хооронд нэг намын дарангуул тогтсон. Тийм доктринаар дэглэмтэй ийм одоо хаагдмал ийм улс орн байсан. За энэ улс орны өөрийнх нь үзэл санаа буюу тэр баримталж ийсэн үзэл суртал нь ерөөсөө л дарангуйлах. Хичнээн хуулиндаа энэ арчлалын хүний эрхийн талаар хуулиндаа оруулж байсан ч гэсэн тэрийг ерөөсөө баримталдаггүй. Тэгэл цаасан дээр буугаад хадгалагдаад байж байгаа. Яг амьдрал дээр хэрэгжүүлэх юм дээр бол тэр зөрчил нь хүний эрхийн зөрчил,
А хүний эрхийн зөрчлийн чинь хамгийн дээд хэлбэр нь бол хэлмэгдүүлэлт. Тий. Ноцтой хэлбэрээр явж гин гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол тэр бүрээд гэдгээр нь тийм ээ. Лам хувраг гэдгээр нь. За мөн одоо төрийн дээд байгууллагад ажиллаж исэн шудрах тийм хүмүүсээ ялгарлаж гадуурхаж тэгээд өөрийнхөө анхдугаар үндсэн хуулиндаа жинхэнэ бус ард гэд бүр ингээд томьёолчихсон. Ялгадаг байсан. Ялгцсан. Үүнээс болоод энэ анхны үндсэн хуулиа бид нар бол хуулиараа бол төрийн хэрэгэлт хийсэн гэсэн үг. Төрийн хэрэгэлт. Өөрөөр хэлбэл хэлмэгдүүлэх тэр нөхцөлөө бүрдүүлчихсэн гэсэн үг. Тэгээд ялгуурлан гадуургах энэ байдал нь газар аваад тэгээ ер нь энэ хэлмэгдүүлэлт буюу энэ хүний эрхийн зөрчил бол өмнөх нийгэмч адилхан, одоо ч адилхан Монголын төр гүйцэтгэдэг байгаа гэж харж байна та. Тийм, төр гүйцэтгэдэг. Төр өөрөө гүйцэтгэж байна. Иргэн нь иргэнийхээ эрхийг зөрчгөөс илүүтэйгээр иргэнийхээ эрхийг төр нь зөрчөөд байна гэж та харж байна. За. Тийм. Тэр нь юугаар ирж байгаа нэхтэр шудраг үгээ хэлсэн тэр хүмүүсээ нэр хоч өгөөд боомлоод тэгээд тэднэрийнхээ эсрэг төр өөрсдөө ингээд зохиомл хэрэг үүсгээд тэгээ ингээд ялалдаг. Тийм улсуудын үгийг одоо тэр өмнөх нийгэмч боож исэн одоо ч мөн адилхан. Тэгэхээр өнөөдрийн нарсан нийгэмд бол чагсаал цуглаанаар илэрхийлээд шүү дээ. Үзэл бодлоо. Өмнөх нийгэмд бол тийм байхгүй. Тэгэнгүүт нөгөө шудраг гэдэг юм уу үзэл бодлоо илэрхийлсэн улс орныхон төлөө гэсэн тийм улсууд нь Монголын төлөө гэсэн улсууд нь бүр хурал дээр. За. Тийм ээ хурал болно шүү дээ энд чинь тийм. Тэр хурал дээр нь илэрхийлж ирсэн. Өөрөөр хэлбэл гудамжин жигсэж яах юу байхгүй. За. Хурал дээр ярьдаг байсан. Ингэхдээ тэр улсуудаа тэр төр чинь өөрөөр хэлэх юм бол ядууран гадуурхаж тэднийг шоронд хорих, цөлөх, эрхийн хязгаарлах. Тэр улсуудад одоо өөрөөр хэлэх юм бол алс хязгаарт ямар нэгэн одоо бидний одоо яриад заншсан тэр одоо оюуны хөдөлмөр хийж ирсэн улсуудыг тэр хар ажил хийлгэж ингэж тамалд зовоож ингэж байсан байхгүй. Тэгэхээр чинь энэ хүний эрхийн зөрчил гэдэг бол өмнөх нийгэмд ч байсан одоо ч одоо үзэл санааны хэлбэрээр энэ хэлмэгдүүлэлт явж байгаа гэсэн. Тэгэхээр тэр үед бол за эсэргүүчүүд юм намын эсэргүү, улс төрийн эсэргүү гэдэг нэр цол хоч зүүдэг байсан байхаа. Тэгэхээр одоо цагт яг одоо хэлмэгдүүлэлтийн хонглоор оруулж байгаа хүмүүст юу гэж нэрлэдэг гэдгийг яг ямар технологи яваад байна. Ер нь бол бас энийг ер нь бол энэ дээр нэг жоохон бид нар ийм байгаа. Одоо хамгийн гол асуудал хэлмэгдүүлэлт гэж юу вэ гэх зэрэг одоо бидний гол төсөөлсөн юм нь нутаг заагдах, үгүй бол хэлс хэрэгт орох, үгүй л энийг нь хэлмэгдүүлэлт аль хэдийн болоод өнгөрцөн гэж одоо нийгэмд ингэж ойлгоод байгаа. Үгүй. Өөрөөр хэлбэл одоо ер нь бол хүн одоо үг хэлснийхээ үс дулаан илэрхийлсхийн төлөө гадна үйлдэггүй байхад хэн нэгэн тэр хүнийг нийгэм буруутгаж халуулах гэж хэлмэгдүүлж байгаа. Тухайлбал одоо нэг үг хэлсэн одоо гишүүдийг хүнийг нийгэмд ерөөсөө одоо надад тохиолж ирсэн л доо. Тухайлбал нэг одоо нэг хохирсон иргэдийн эрхийг хамгаалъя гэж явж байхад тэр нөгөө цэрэг хүүгээд нэг гарсан шүү дээ. Юглаар тэрэн дээр бол наг цагт гэрт нь очиулзаа нөхцөл байдлыг судлаад наг цагсны хүртэл одоо манай хүний эрхийн ороонд одоо ингээд өргөдөл гаргаад эрх зүйн туршилтаа үзүүлье гэсэн байхад тэрнийхэн дагуу одоо өмгөөлөгч нар бүгдад ярьж байхад нөгөө бүхлөтөн одоо эрх хөрөгч төр засагч одоо тэр цэрэг хүүгээр дамжуулж тэр өмгөөлөгчөөр дамжуулж миний утсыг хувь хүний мэдээллийг олон нийтэд задлах, хувийн нууцыг задлаж тэгээд олон нийтээс нь дайралт хийлгэж нэгэнд хардуулах гэм зохион байгуулалтаа ажиллагаа явуулж ах чийт. За би яг хөө гэтэл хурлын гишүүдэд тийм ажиллагаа явуулсан шүү дээ. Тэгээд хурлын гишүүгээс л одоо сан бүгшэн байна. Бүхлөтөн гэрийнх нь хаяг нь олон нийтэд зарласан. Ой чи ингэсэн байна, тэгсэн байна гэдэг. Гэхдээ ерөөс эдрийн гол алхам болвол энэ бол санаатай зохион байгуулалтаа гэж хардж байгаа. Ягд гүйл хин нэгэн очоод гэрт нь очоод амгалан тавин байлыг нь алдагдуулаад тэр хүн амнаас ямар нэгэн байдлаар эрүүлэмд авах юм бол эн чинь ингэсэн учраас ингэсэн гэдэг бүр энэ технологи явж штэ. Надад хүртэл одоо тэгээд энэ асуудал үүслээ гэдэг одоо гэрийн гадааны 3 хүн нөхөр ирчихсэн надад дайрах гэж үдчихсэн л да тухайн үед. Ийм зохион байгуулалтын ямыг ерөөс энийг гэрчийг устгах гэдэг шиг иймэрхүү технологи бол яваад эхэлсэн. Энэ бол маш аюултай. Тэгвэл хохирогчдыг одоо гэр бүлээрээ наймуулаа угаартад нас урчсан иргэд байсан юм кейс. Гэтэ энэ жилийнх биш уучлаарай өмнөх кейс ирж байгаа шүү. Тэгэхэд бас архины хамааралтай гэр бүлийн 8 гишүүн байсан гэж хэлсэн шүү. Тэгэхээр тэр дотор чинь бага насны хүмүүс байгаа тий. Ингэж хийгээл хэргийг хаадаг. Гэхдээ ерөөсөө эдний гол алхам дахин хохироогоод байна.
Ерөн бол үндсэн хуулийн 19-1 байгаа шүү дээ. За. Иргэдийнхэн одоо энэ нийгэм аюулгүй байдлыг хангах төрөөс баталгааг нь ханганаа. Тэдний өмнөөс төр хариуцна гэж үндсэн хуулийн 19-1 дээр заасан байдаг. Засгийн газрын тухай хуулийн 14-2 дээр байдаг. Хүний эрхчлөлийг хангах асуудал засгийн газрын чиг үүргэмаа гэдэг. Засгийн газар энэ бүгдийг хийх ёстой байтал өөрсдийнхөө буруутай үйлдэлийг хаах цааш нуух зорилгоор бусдыг өдөр чин өөрсдөө ингэсэн байхгүй гэдэг тарих угаалтыг явж тэр хүмүүсүүдийг төр засах нь өөрсдөө хэлмэгдүүлүүлээд байгаа. Тэгэд ирээд хохироод нь шүү дээ. Үнтэй хамтарч байгаа хэвлэл мэдээллийн салбарын маш том үүрэг гүйцэтгэж байгаа гэж харж байгаа. За тэгэхээр яг одоогоор чагсаалт цуглаантай холбоотой хэрэг хуулийг хилцэж байгаа. Тэгэхээр чагсаалт цуглааны одоо илүү сайжруулж байгаа нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа ч гэдэм үү шинжилсэн хувилбар оруулах гэж байгаа гэж байна. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн хувьд яг тэр хуулийн төсөлтөд танилцсан уу? Юу н өөрчлөгдөж байна? Илүү дэрдэж чадсан байна уу? Та нар яг юу гэж харж байна? Тий, ер нь бол хууль бол 1994 онд батлагдсан. За түүнээс хойш бол 3-4 удаа бол нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Одоогийн хуулийн одоо нэр томьёоноос эхлээл бид нар бас анхаармаар юм шиг байна. Өөрөөр хэлэх юм бол энэ чагсаалт цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль гэж нэрлэдэг байна. За хийх гэдэг үг нь за яг үндсэн хуулийнхаа 16-гийн 16 дээр магадгүй чагсаалт цуглааныг хийх гэдэг ингээд томьёолцсон байж магадгүй. Тэгэхээр энэ үг хэр оновчтой юм. Наацхан хийх гэдэг үгээ ингээд яаж цэвэрлэгэн ингээд толилд ингээ аваад үзэхтэр мал хийх ч гэдэг юм уу, гутал хийх гэдэг юм уу, тийм ээ. За эргээр навж үзэх юм бол садаа хийх ч гэдэг юм уу, саад болох хийх ч гэдэг юм ингээд иймэрхүү утгаар байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол тэртээ тэргүй ард иргэдээс чагсаалт цуглааныг зохион байгуулж байгаа учраас зохион байгуулж байгааг оролцох эрх чөлөөний тухай хуульч гэдэг юм. Нэр томьёоныхоо хувьд бас ингэж шууд хэлэхгүй болвол энэ дээр бас нэг жоохон зөрчилтэй харагдаад байгаа. Ер нь хуулиудын ингээд тэр заалт бүрээр ингээд аваад үзэхтэр хэд хэдэн ноцтой зүйлүүд бас ажиглагдаад байна. Өөрөөр хэлэх юм бол хүний эрхийг энэ хууль чинь өөрөө тэр чагсаалт цуглааныг зохион байгуулж байгаа арга иргэдэд зориулсан тэдний өөрсдийнх нь аюулгүй байдал буюу тэдний эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжийг хангах ёстой хууль байдал. Ерөөсөө энэ төр оролцоод төр хянаад тэгээд бүх юм нь одоо тэр зохион байгуулж байгаа буюу тэр оролцож байгаа иргэд рүүгээ тохоод байгаа байхгүй юу? Тийм хэв журам сахиулах ч юм уу, нийтийн хэв журмыг сахиулна, аюулгүй байдлыг хангах ч гэдэг юм уу. Эн чинь өөрөө төр бүхэл бүтэн салбар хариуцаад хууль хяналтын байгуул өөрөө хариуцж байхад тэрийг иргэд рүү тохоод байгаа байхгүй юу? Тий. Иргэд бол чөлөөтэй үгээ хэлээд тэгээд тэнд одоо төрийн алдаатай бодлогыг гэдэг юм аа алдаа гаргасан гэдэг юм. Тэрийг засаж залруулах гэж тэр улсууд чагсаалт цуглаан хийж байгаа байхгүй. Тэрнээс яагаад хуучин сэтгэлгээгээр яагаад одоо хүртэл ингээд энэ улсуудын тархинд нь ингээд байгаад байгаа юм. Өөрөөсөө нэг дайсан үг хэлэх гэж байгаа юм шиг. Тийм. Ерөөсөө төрийг эргүүлэх гэж байна гэж хараад байгаа байхгүй. Энэ логик сэтгэлгээнээс салмаар байгаа. Энэ хууль чинь өөрөө эрх чөлөөний өөрөөр хэлэх юм бол тэр үгээ хэлэх улсуудад л боломжийг олох гэсэн үг байхгүй. Боломжийг бүх талаар нь олох. Харин тэнд ямар нэгэн нийтийг амарсан юм аюулгүй байдал тохиолдох тийм гарах юм бол тэр цагдаа нь хариуцлаа. Цагдаа нь хариуцахгүй тэгээ яваад байж болно. Мөн энэ жагсаалт цуглааныг тэр 94 оныхоо хуулийн дээр энэ жагсаалт цуглаан зохион байгуулах гэж байна гэдгийг зүгээр мэдэгддэг байсан байхгүй. Мэдэгдэл орхидог байсан. Тэнгүүл дараагийн өөрчлөлт авдаггүй юм уу? Зөвшөөрөл авах хэрэгтэй гэж ойлголт орхидог. Сүүлийн нэг өөрчлөлтүүд дээр бүртгүүлнэ гэдэг юм санаа ороод ирсэн. Дараа нь бүр зөвшөөрөл авах юм болоод тэгээ эн чинь ингээд өөрөөр хэлэх юм бол энэ хууль чинь нөгөө хүний эрхийг хамгаалах гэдэг юм уу эрх чөлөөг хангах талын хууль биш. Нөгөө төрөөс бүх юмыг боомлох гэсэн хаах гэсэн. Тэгээд бүр тэр зохион байгуулж байгаа улсуудыг дарамтлах гэсэн. Тэнд очсон оролцсон улсуудыг бас дарамтлсан ийм л үзэл санаа энэ дотор яваад. Чагсаалт цуглааны хэлбэрийн хувьд гэвэл одоо яг явагдаж байгааг харж байгаа ч тэр үйлдэж байгаа ч тэр ерөнхийдөө нэлээд хуучирсан системээр нь гэж хараад байна л да. Тэгэхэд нэг хөгжсөн улс оронд бол ажил мэргэжлийнхээ онцлогтой чухар байд юм уу, тэ бэйлийн ажлын багаж чагнуурч гэдэг юм уу. Эдрийг ашиглаж чагсаалт цуглаанд оролцох бас иргэдийн анхаарлыг татах үүднээс урлагийн тоглолт бүжиг одоо уран зураг дуу хөгжмөрчүүд юм нэгдсэн юм флаш моб хийчүүд юм уу ийм маш олон төрлөөр хөгжсөн юм байлаа л да. Тэгэхээр манай улс яг 90 оны үеийн
нөхцөл байдлаар жагсагчд нь ч тэр иргэдэн ч тэр за бас төр засгийн байгууллага ч гэсэн хараад идэг юм байна. Энийг зөвхөн төрийн эргэлт гаргах чинь төрийн эрхийг булааж авах чинь гэж үзээд бэлэн байдал ингээд анхаарат байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь арай өөр төвшөнд гарах шаардлагатай юм байна. Нэг юм бид нар ойлгох хэрэгтэй. Ер нь альва төр ерөөсөө энэ хүн эрхээ зөрчдөг. Иргэдийнхээ эрхийг зөрчдөг. Тэгээд ингээд дарангуйлдаг, боож хаадаг ийм л юм байгаад байгаа. Тэгэхээр яг тэр сэтгэл энэ дотор нь яваад байгаа юм. Сүүлдээ бүр ийм болсон байна. Шинэ найруулга энэ хуулийн дотор ч орсон байна. Одоо жишээлбэл ийм биш үү? Төр өөрөө чагсаалт цуглаан зохион байгуулдаг тийм хэлбэр л ороод шүү дээ. Төр өөрөө. Тэр нь юу гэсэн үг? За. Тий, төр өөрөө захиалаад зохион байгуулдаг. Тэр чагсаалт цуглааныг тараах гэсэн орлого хийдэг. Мөн төр өөрөө тэр дотор нь хүмүүс оруулж хагаад ямар нэгэн явуулга нөлөөлөл үүсгэж хагаад тэр жагсаалыг тараах гэсэн ч гэдэг юм уу, тэр өөмүүлэх гэсэн юм өөрсдөө хийгээд байгаа төр өөрөө. Тэгэхээр энэ дээр хид хидэн тийм нөхцөл харагдаад байна л да. Жишээлбэл энэ хуулийн дээр ийм байгаад байгаа юм. Өөр асуудлаар ижил газарт энэ 7-5 дээр цуглаан зохион байгуулах түүнд оролцох эрхийг хязгаарлахгүй бөгөөд энэ тохиолдолд жагсаалт цуглаан бүрийн аюулгүй байдлыг хангана гэж. Гэхдээ энэ юу гэсэн үг? Нэг талд нь хүний эрх, нэг талд нь утаатай тэмцээд хоёр төрлийн жагсаал талбайгаа хуваагаад явагдаж болно гэсэн үг. Үгүй одоо тий одоо ерөөсөө тэр энэ далд санаа нь бол юу гэхээр нөгөө жагсаалт цуглааныг дахиад өөр жагсаалт цуглаанаар дарах гэдэг нь шүү дээ. Тийм тэр зөвшөөрөд байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь төр өөрөө ийм зөвшөөрчөө тэгээд аюулгүй байдлыг хангана гэдэг. Тэр улсуудын аюулгүй байдлыг хангах гэдэг юм. Жишээлбэл ингээд дордуулсан зарлтууд энд маш их байна. Бас гадаадын иргэн оролцож болно л гэж байна. Гэхдээ гадаадын иргэн оролцож болно. Гэхдээ мониторинг хийдэг юм уу, тэр жагсаалт цуглааныг ажигладаг юм уу, ямар хэлбэрээр оролцдог л үсттэй. Гэхдээ Монголын иргэн хүн шиг хуулийн дагуу оролцсноо гэхээр гадаадын өөр улс орноос хэн нэгэн ирээд захиалгахтай ирээд нөлөөлөд оролцоход тэр боломжийг одоо төр олгоод байгаа юм уу? За хуулийнхаа хүрээнд бол ажиглагч байгууллагууд байдаг шүү дээ. Тэг хэвлэл, олон улсын хэвлэлж болж олон улсын хүний эрхийн байгууллагууд ажигласан байр суурьтай оролцож болохоос биш зохион байгуулсан болон зохион байгуулах юм уу бүр гүйцэд оролцоод манай хуулийн дагуу оролцооч гэдэг. Тэгвэл цагдаа нарын хувьд за нэгдэн нийлсэн 10-аад хүн 100-аад хүн хэдэн хүн байдгийн талбай дээр жагслаа гэж үзье л да. Тэгвэл цагдаа нар хурж ирээд яг л ингээл эсрэг байр суурьтай болж өгөл тараачих гээд байгаа юм шиг. Эсвэл нэг юм угаасаа би биетийг одоо ингээд нэг л сонь хонь чоншиг ч юм уу хоёр өөр байр суурьтай яваад байгаа байхгүй. Уул нь хуулиндаа яг цагдаа нар яг яах ёстой вэ? Жагсагчдтай хамтран ажиллах ёстой юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар юм бэлэн байдал. Би энийг ярихаас өмнө одоо Bill of Rights гэж үүдэг. Эрх чөлөөний хууль юу юм бэ гэж. Монгол улсад одоо ингээд нийтийн эрх зүйн салбар, тийм нийт эрх зүйн салбар өнөөдөр олон улсын хөгжлөөс дор байгаа. Дор байгаа гэдэг нь хуулийг авч хэрэгжилж байгаа хуулийн концепц, эрх чөлөөний хууль гэдэг чинь айгүй өөр тустай юм байхгүй. Bill of Rights үндсэн хууль олгосон үндсэн эрх байгаа шүү дээ. Тухайлбал одоо үс бодлын эрх чөлөөний асуудал. За тэгээд одоо хэвлэлийн эрх чөлөө, шашны эрх чөлөө, чагсаалт зохион байгуулах эрх чөлөө, төр дөрөвт гарах эрх чөлөө гэдэг үндсэнгийн 5 үндсэн эрх байдаг байхгүй. Энийг хизээч хуулиар хязгаарлаж болдгоо. Гэтэл манайх 1994 онд хууль гаргаад чагсаалт цуглаан хийх тухай хууль болоод дээрээс нь хамгийн сүүлд нь 2005 онд өөрчлөсөн байдаг. Өөрчлөлтөө энэ одоо хүний эрхийг уламд ордуулсан байдаг. Одоо шинэ гарсан хуулийн одоо энэ хууль заалт нь юу вэ гэхлээр 8.5 дээр байж байгаа. Өмнөх одоо хуулиар болвол одоо тухайн одоо нутаг дэвсгэрийн засаг даргад нь одоо бүртгүүлнэ гэж байдаг гэсэн бол одоо нэг цагдаагийн байгууллагад нь мэдэгдэнэ гэсэн байж байгаа. Гэтэл хуулийн 8.5 дээр юу гэж заасан бэ гэхлээр цагдаагийн байгууллага нь энэ мэдэгдлийг хүлээн аваад ажлын нэг өдрийн дотор бүртгэсэн нисэх талаараа мэдэгдэнэ гэж байгаа. Мэдээлэл өгж яхад эргүүлж мэдэгддэг тийм хууль зүйн үндэстэй ойлголт байхгүй шүү дээ. Мэдээлэл өгж яхад бүртгэж аваад болоо. Ингээд мэдээлэл өгж яхад за зэмлэгээд мэдчихээн гэсэн үг. Гэтэл бид нар чинь үг хэлгэн дээр алдаад ш мэдэгдэх юм бол 24 цагийн дотор дахиж мэдэгдэнэ гэж шүү дээ. Эний чинь зөвшөөрөхгүй шүү гэдэг мэдэгдэл өгөх. Гэвч энэ чинь зөвшөөрлөөс ялгаагүй юм шиг. Яг үнэ. Зөвшөөрлөөс ялгаагүй болчихж байгаа. Яг үнэ. Нэгдүгээр, хоёрдугаар нь засаглалын маш том ностой асуудал. Өөрөөр хэлбэл жагсаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэнд аюулгүй байдал үндсэн болгосон, хуулиар болгосон асуудлыг хамгаалах ёстой байтал нөгөө цагдаагийн байгууллагчийн үзмжээр
энэ зөвшөөрөл өгөх үхгүй юу гэдэг асуудлыг субъектив байдлаар шийдэж байгаа. Өмнөх хууль дээр бол үндсэн 3 үндслээр одоо бүртгэхээр татгалзах үндсэл байсан. Нэгдүгээр тухайн одоо хуулийн этгээд нь одоо бүртгэдэггүй татан буугдсан байдаг юм уу те? Одоо нэг байгууллагын нэрийг ашиглаж бүртгүүлсэн бол эн чинь бүртгэхгүй. Хоёрдугаарт ямар газар жагсаал цуглаан хийж болох уу гэдэг жагсаалт байдаг. Тэрийг зөрчсөн бол болохгүй. Гурав дахь нь одоо энэ үйл ажиллагааны үндэсний аюулгүй байдал байдаг юм уу? Дотоод хүмүүс самууныг уриалсан бол болохгүй гэдэг нь 3 үндслээр байсан. Одоо бол тийм үндсэл байхгүй болсон. Зүгээр цагдаагийн байгууллага үзэмжээрээ хүсэхгүй бол одоо ингээд бүртгэхгүй гэхэд яаж чадахгүй болчихсон. Энэ төрөл зөвшөөрөл авах шаардлагагүй гэж цаасан дээр биччихээд яг өгөхөөр нэгдүгээр зөвшөөрөл авахгүй. Хоёрдугаарт зөвшөөрөл аваад өгөхдөө наа чи нөгөө нэг танилцаж гарын шиг зурна гэдэг зүйл байгаа. Одоо жигсаал цуглаа хийж яхад одоо цагдаагийн байгууллага ирж игээд энийг унш танилцах гарын шиг зур гэдэг байгаа байхгүй. Энэ нөгөө яг жигсаал цуглаан хийх хүний үндсэн эрхийг ноцтой зөрчиж байгаа байхгүй. Тэр хүн чинь Монгол улс иргэн учраас хуулийг мэдчихэд хийж яхад л заавал энэ дээр гарын үсэг зурнагээд сүүлд нь тэр бичгийг нь авчиж ягаад та энэ дээр гарын үсэг зурж энийг хөлөөчөрсөн гэж та буруутай болно гэдэг чинь. Бас нөгөө нэг алхам нь энэ асуудлыг зөвхөн зохион байгуулж байгаа хүн нь хариуцдаг байсан бол одоо хэнийг оролцогч хүн нь оролцох болсон. Тухайлбал хин нэгэн хүн одоо жигсаал үзэн зохион байгуулж байхад үг хэллээ. Хин нэг шүүмжлэлээ. Тэнгүүт нь оролцож байгаа хүн шүү цагдаар 100% руу залгаад энэ хүн бусдын нэр төр алдар хүндэд халдаад байна гэхэд цагдаар хүчрэл тараадаг. Ийм ностой хууль хийчихэд байгаа гэдэг манай одоо өчигдөр хууль зүйн байнгын хурал хилцсэн энийг ойлгохгүй байгаа. Эрх чөлөөний тухай хууль гэдэг чинь эрх чөлөөг идлүүлэхэд хангагдсан иргэний бусад одоо энэ цагдаагийн байгууллага үүргэжүүлсэн төрийн байгууллага үүргэжүүлсэн байх ёстой. Дээрэс нь одоо засаг захаан нөхцөлөдөгч удирдлагын нэгжийн удирдлагын тухай хууль юу заасан бэ гэхлээр 68 дараа нь байгаа шүү дээ. Тухайн засаг дарга бол тухайн нутаг дэвсгийнхаа аюулгүй байдал, эмх замбраагүй байдлыг хариуцтаа гэд байжэтэл тэр үргийг нь цагдаараа босож шилжүүлж байгаа нь өөрөө нийтийн эрх зүйг зөрчиж байгаа маш ноцтой хууль болчихсон юм а. Тийм учраас одоо энэ хуулийг өргөн барьж байгаа субъектаас хуулаад буруу байгаа. Хууль зүй яам өргөн бариад байгаа. Үгүй. Хууль зүйн засгийн газрын байгууллага тэгсэн мөртлөө хүний эрхийн хангасан багц хуулийг байгаа. Сайхан нэр нь эрх чөлөө жигсаал зохисон бохол эрх чөлөөний тухай хууль гэсэн мөртлөө өөрөө хязгаарлалцыг нь олон заалтууд байгаа учраас энийг бол засгийн газар буцаагаад эргүүлэн татах. Алтан гэрэл сайдаа та энэ хуулиа эргүүлэн татаа. Энэ хууль чинь эрх чөлөөний тухай хуулийг эрх чөлөөг хязгаарлах тухай хууль буюу өмнөх хуулиас уламд орцсон байна л гэж одоо бид нар дүгнээд байгаа байхгүй. Хуулийг бүтэн уншаагүй. Гэхдээ ганц нэгэн заалтыг нь харахад их сонирхолтой юм байсан. Тодруулж асууя. Хин нэгэн хүний алдар тухайн жагсаал цуглааныг яаралтай зогсоох юм хэдийд үндслүүд байсан. Энэ дотор хин нэгэн хүний алдар нэр төрд халдсан болон бусдад зарласан гэдэг чинь иймэрхүү үндсэл байгаа. Тэгэхээр тэр сайдаа гэд одоо нэрийг хэлж байгаа шүү дээ. Тэр гишүүнээ хууль зөрчгөө болоо ч гэдэг. Ингээд хилэн үтэл тэр жагсаал цуглааныг тараах одоо юм эргэцэн үсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг юм зөрчилтэй одоо энэ дэр хин анхаарч зугаах хэлшин. Ер нь бол тэгэхээр жагсаал хийгдэх ямар ч боломжгүй болох нь ямар нэгэн байдлаар ер нь бол эзэн би түрүүн ч бас хэллээ. Төрийн алдаатай бодлого, буруутай шийдвэрийг эсэргүүцэл жагсаал болдог. Тэгэхээр тэр жагсаал мэдээж одоо төрд ажиллаж байгаа тэр эрх мэдэлтэй улсуудыг нэр хаяг нь хэлж шүмжилнэ шүү дээ. Өөр тэгээ энийг шүмжилнэ. Тэгэхээр эн чинь яаж юм гэхээр нөгөө л одоо дордуулсан заалтуудын л нэг болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр заалтыг оруулснараа эргээд тэр улсуудыг яаж энэ улсуудыг дараа нь шийдэх үү гэдэг юм уу? Хүний эрхийн зөрчих үү гэсэн тийм нөхцөл байдлыг зориуд хуулинд оруулж өгч гэсэн. Нэг нэр хэлвэл шууд жагсаал цуглааныг таслан зогсоох юм. Тэгэл хамгийн гол нь өмнөх хууль нь зохион байгуулагч нь цагдаараа усад мэдэгдэж одоо нэг эмх самраагүй байдлыг зогсоох байсан бол оролцогч буюу зохион байгуулагч оролцогч болсон. Хэн нэгэн орж ирэнгүүт оролцогч болно шүү дээ. Тэнгүүтээ шууд цагдаараа устдаал энэ зохион байгуулалт ингээд хүний нийт алдарханд хандаад байна. Гингүүт нь тэрний гомдлоор одоо бүр амар болцсон одоо нөгөө цагдаагийн байгууллага хэрэг үртэн шалгаа ажиллагаа явуулж байгаа. Тэнгүүт нь дундаас нь тэр одоо гэмтрийн хохирогч нь тухайн одоо процесс явагдахгүй байна гэдэг хэвлэлээр мэдээлэл өгсөн байгаа. Тэнгүүт нь нөгөө нэг хохирсон иргэн дээр одоо юу гэдгийг илтгэх хуусаар аваач хэрэг үүсгэсэн байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө хийх ёстой юм хийхгүй байж ээж тэр хохирогчийг чиний буруутай гэдэг нөгөө хэрийг наймаалцахын процесс бас явагдаад байгаа асуудал дээр бол тасан зогсоохгүй бол тийм байгаа учраас өнөөдрийн тэр одоо байгаа жагсаал цуглааны тухайн хийх тухай хууль дордсон зүйл биш.
ингэж дордуулж болохгүй. Харин тэр цагдаагийн байгууллагын тухай хууль нөгөө нэг одоо 24-ны сонгуульд хэлээд байсан прокурорын одоо дэрэгдэх мөрдөн байсан халбааныхаа тухай хуулийг гаргаж ирж байгаад энэ болохгүй зүйлээ засахгүй гэдэг чухал болохоос биш өнөө маргаашгүй нэг сайхан эрхчлөлөг хангасан хүнийхээ хангадаг хууль баталчлаа гэсний нэрийн доор улам хуулийг ингэж хууль зүйн яамд ордуулахыг бол бид нар эрсэлж хүсэж байгаа. Энэ бол хууль зөрчсөн. Тэгэхээр энэ хуулийн төслийг харахтаа гарчгаасаа эхлээд хууль зөрчсөн. Эрх чөлөөний тухай хууль гэсэн гарчгтаа хэрнээ дордуулсан юм зүйл залтуудтай байгаад байдаг. Тэгэхээр энэ эрх чөлөөний гарчгнаасаа эхлээд ингээд зөрчилтэй байна. Эргэж буцаах шаардлагатай гэж үзэж байгаа хүмүүс бас олон байна. За тэгвэл жагсаал цуглаан буюу бид нар бол жагсаал цуглааныг мэддэг альва нэг утаач байд юм уу те татварыг бууруулах гэсэн зорилготой байдаг. Харин аяндаа үүссэн иргэдийн бөөгнөрлөл лөө аяндаа үүссэн иргэдийн жагсаал цуглаан гэж ярьдаг шээ. Энэ яг ямар төрлийн субъектыг системийг хэлдэг юм бэ? Энэ бол яг нэг зарлагдаагүй. Тухайлбал одоо юу гэдгийг өчигдөрчинхэд одоо хууль зүйн яамны гадаа одоо хэдэн одоо энэ орон сууц захиалсан хэдэн хохирогчд ч очоод ингээд өгөх гэж шүү дээ. Одоо нэг алан бичиг одоо сайд нь өгөх гээд ингээд явлаа сайд нь гарч ирсэнгүй. Нэг өдөр болоо хоёр өдөр болоо нэг өмсөд нь сайдд нь одоо бичиг өгье гэдэг сайд нь гарч ирдэг нугадаад байдаг тий тэгсэн хүртлээр тэр нөхдөөд чинь одоо тэгээд харахад бол цуглаан хийж байгаа юм шиг яг энийг бол нөгөө нэг ингээд цуглаан хийж ийнэ гэж ингэж муших гэсэн л нэг юм арга зүйл байхгүй юу мэдээж бол хүн жигсах хэрэгтэй үс додоо илэрхийлэх хэрэгтэй зогсож байгаа хүний чинь аваач өө наадуу чинь ингээд жигсаадаа цуглаадаа гэдэг чинь энэ субъектив ойлголт хүн үг үйлчлэл илэрхийлэх хэрэгтэй. Энэ тал руу манай хууль хүчнийхэн байгууллагын өөрсдөө бүх юмыг нийгмийг өөрсдийнхөө одоо эрх баригчдын одоо тэр хүсэлд нийцүүлэхийн тулд хуулийг ингэж засаж улан одоо энэ улсыг нөгөөний иргэдийг хилмигдүүлж дээрэс нь одоо бизнесийн байгууллагын үйл ажиллагаа нь одоо ностой халдаж нэр төрийг нь дунгааж дээрэс нь одоо ингэж одоо иргэдийг одоо ингээд дарангуулсан нийгэм болох гэсэн л одоо гол зорилго энэ санал харагдаад байна л да. Тэгэхээр за иргэнээс үүдэлтэй хохирол байт юм уу тэр зүйлийг бол бид нар шүүхрээд шийдүүлээд иргэндээ хохируулсан бол энийг шийдвэрлэж болоод байна л та. Тэгэхээр яг төр иргэнээ хилмигдүүлсэн нэр төр алдар хүндэд нь хаалтцсан бизнест нь ч юм уу хаалтаад бүр иргэшгүй ингээ маш их том хэмжээний хохирол бит болон бит бус хохирлуудыг амсаад байна шүү дээ. Тэгээд ерөөсө хохирлоо барагдуулж чадахгүй. Тэр чигээр л хохроо явцсан тийм ийм хүмүүсүүд байна. Тэгэхээр яг энэ кейсүүд дээр хэн ажиллах хэвээр бид нар олон улс руу хандах хэвээр байд юм уу? Яг энэ хүмүүсийн кейсийг хамгаалсан олон улсын дотоод эмчүүд юм уу юм хүний эрхийн байгууллагууд байд юм уу? Ер нь хаашаа хандаж бас эрхээ хамгаалуулах шаардлагатай байд юм бэ? Яг бид хэцүү зүйл байна л да нөгөө иргэн хоорондын асуудал чинь тусдаа асуудал. Гэхдээ энд ямар нэгэн байдлаар төр оролцох юм бол иргэний хуулийн 498% заасан баха. Төр нь өөрөө хариуцдаг байхгүй. Тухайлбал одоо өчигдөр хууль зүйн гадаа байсан асуудал дээр яг харахгүй төрийн албан хаагч нөгөө эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж бусдыг залж хуураад ингээд хохиоцсон байгаа бол тэр хүндээ хяналт тавих үүрэгтэй тухайн одоо төсөөр хэрэгцсэн зархагчийн хувьд төрийн албан хаагчтай хяналт тавих үүрэгтэй. Тэрийг нь мэдсээр байж одоо өргөлөксөөр байхад одоо эсвүүлгээр харьж байгаа бол энэ төрийн байгууллага өөрийнх нь буруутай үйлдэл яг харахгүй мөн. Энэ тохиолдолд төр одоо хохирлтыг нь төрөөс барагдуулах үүрэгтэй үндсүүдлийн 19-1 засгийн дагуу. Энэ асуудал ингээд байна гэдэг асуудал нь олон нийтэд тавигдаад дээрээс нь одоо хүний эрхийн үндэсний комисс байдаг юм уу? Нэгдсэн үндэсний байгууллага одоо хүний эрхийн зөвлөл байдаг юм уу? Төр юм буруутай. Ерөн бол Монголын төр маш их хууль зөрчсөн гэмт хэрэг үлдчихэж байгаа. Өөрсдийнх нь асуудлаар ингэж ярихлаар ярьдгүү нууцлдаг, хилдэг, одоо хаацайлдаг. Өөрсдөө шүүмжсэн хүн дээр бол хэрэг тохиод нэг уцтаал одоо нөгөө улс төрөөс хараад тус байх гэдэг асуудал чинь байхгүй болчих шүү дээ. Нэг уцтаал тэрийнхэн даалгаврыг хийх гээл явждаг. Бүр улаардаг. Улаарад сүулдэ ингээд яа харахгүй одоо иргэд чинь эрхээ одоо ингээд хамгаалахын тулд хэвлэл мэдээлэлээр ярьж ийж олонний анхааралд оруулж байж хийдэг болдог болсон болохоос биш одоо дихгүйгээр ерөөсөө цагдаагийн байгууллага гомд гаргаад үдцсэн үйлээр олгосон төрийн байгууллагаар тийм ээ одоо шудраг шүүхээр шүүлгэх төрийн байгууллага гомд гаргах юм процесс чинь миний мэдх кейсээр явах юм болчиход байна. Дээрээс нь одоо яг ингээд авилгалцсан асуудал маш их гараад байна. Харамсалтай энийг зогсоох ёстой одоо эцгийн газрын одоо байгууллага нь одоо үнэхээр бол одоо хэний захиалгаар ирэх юм бол ажилтдаг бос хүний захиалгаар бол ажиллахгүй болчихлоо. Тийм байна. За тэгвэл биднэрт байгаа өмнөх нийгэмд бол төр нь одоо иргэд хэлмэдүүлэг дарангуйлдаг энэ бол ерөөсөө захын асуудал байсан. Тий хийж болоод байсан. Арс нийгэмд бол өмнө төр ингэж
иргэдэд илэрхийлдэг эдийн засгийн талаас нь ч гэдэг юм уу, тийм ээ? Улс төрийн талаас нь, нийгэм соёлын эрхийн талаас нь зөрчдөг юм байхгүй байх хэрэгтэй байхгүй. Гэтэл энэ уламжлагдаад яваад байгаа байхгүй. Уламжлагдаад төр өөрөө тэрийг их гайхалтай хийгээд яваад байгаа. Өмнөх нийгэмд бол улс төрийн байгууллага одоо жишээлбэл нах яам ч гэдэг юм уу, тийм хуулийн нэлтийн байгууллагаар гүйцэтгүүлээд байсан. Одоо бол шинэ үед бол мөн адилхан тэр хуулийн нэлтийн байгууллагуудаараа одоо өөрөөр хэлэх юм бол одоо нийгмийн болохгүй байгаа юмыг төрийн алдаатай бодлогыг шүүмжилсэн улсуудыг буцаагаад хэлмэгдүүлээд хүний эрхийн зөрчиж байгаа байхгүй. Зориуд тэгээ бүр зохиомл хэрэг үүсгээд тэр үнийг бол тэгээ ялалчиж байгаа. Тэгэхээр энд чинь иргэд чинь чагсаал цуглаан хийж л үгээ хэлж энийг ард иргэдэд мэдэх хэрхийг одоо ард иргэд чинь тэр болгоныг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чагсаал цуглаанаар ч мэдэх хэрэгтэй. Гэтэл чагсаал цуглаанаар мэдэх хэрэгтэй энэ хуулийн авчиад ингээд завхруулад байгаа байхгүй. Одоо бүр завхруулад тэгээ бүр төр энд нь оролцоод төр энэ чагсаал цуглааныг тараах, зогсоох одоо тэр бүх боломжийг өөрсдөө аваад тэгээ тэрийг хэрэгжүүлэх ийм дордуусан заалтууд оруулаад ингээд тэрийг эрх чөлөөний одоо юуг хангасан хууль болж ийн гэж хуураа эхлээд ийм хурам эхлэлтэй шинж. Хурам эхлэх гэсэн тий. Тэгээд одоо энэ их хурлын 126 нөхдүүд одоо юу хийж идэв. Гэхдээ одоо энэ дээр л хамгийн гол анхаарах юм чинь одоо энэ хүний эрхийн асуудлыг нэг номерт анхаарах ёстой асуудал бол энэ чагсаал цуглааны асуудал байхгүй. Хүний үгээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангаж байгаа энэ хуулийн дээр их хурлын гишүүд болгон үгээ хэлэх ёстой. Хэрвээ одоо энэ хуулийг дэмжиж ингээд гарах юм бол энэ их хурлын гишүүд бол үгсэж байна, нийлж байна гэж л үсгэхээс өөр арга байхгүй. Бидний хувьд бол одоо хэлмэгцтэй холбооны хувьд бол энэ хуулиа ер нь татаж аваач гэдэг дээр л хатуу зогсож байгаа ер нь. Тийм ээ. Тэгэхээр чагсаал цуглааны хувьд гэвэл нэг зөрчил бас илэрч харагдаж байгаа гэсэн л дээ. Тэгэхээр жагсагчд гэдэг чинь Монгол улсын ард иргэд зогсож байгаа шүү дээ. Ямар нэгэн дуу хоолойгоор илэрхийлээ зогсож байгаа. Тэгэхээр батлан хамгаалах яамыг ашигладаг. Батлан хамгаалах яамны чиг үүрэг нь бол би буруу уншааг бол гадаадын аюул халдлагаас хамгаалдаг болохоос дотоодын нэг иргэн эмээгийн эсрэг гэдэг юм уу, нэг залуугийн эсрэг ажиллах ёсгүй гэдэг юм байна. Тэгэхээр эндээс эхлээд зөрчил илрээд байна уу? Хамгийн ностой асуудал нь хууль зүйн яам гэж байсныг хууль зүй дотоод хэргийн яам гэж оруулсан. Тэгээд дотоодын цэргийн асуудал чинь нөгөө хууль зүйн дотоод хэргийн яамд хариалагдж явж хаад саяхан одоо их хоёр гишүүн Бутамрын их хоёр гишүүн ирсэн шүү дээ. Одоо дотоодын цэргийн командлагчтай генерал одоо Чингис даргатай холбоотой асуудлыг гаргаж ирсэн хаад тэгээд тухайн үед одоо энэ хүн одоо ингээд бүр одоо ингээд өмнөөс хамаа төрхөрсөн санхүүжүүлж байгаа гэдгийг нь бүхэл бүтэн одоо ингээд төрийн сайд нь хилээд тэгээд тэрийг нь ажлаас нь халаад хууль бус ажлаас халсан бол би хариуцлага хүлээнэ гэж одоо мэдээлэл өгөөд нөгөө талаас ийм л юм болоод байгаа юм л да. Монголын ингээд төрийг харахлаа зэрэг нохоо сүлээ сүлээ хонгорцгоо гэдэг шиг ингээд нэг юм хийх гээд уламд ордуулад байгаа. Одоо би маш олон зүйлийг харж байна. Ингэж яхаар та нар тэр одоо ялангуяа одоо чагсаал цуглаан хийх тухай хуулаа ингэж ордуулах юм бол болчихоо. Хэвлэлийн хөгжлөөний тухай хууль гэж байж байгаа. Одоо юу гэдгийг лайв хийдэг одоо мөнх эрдэнэ байдаг юм уу? Тэр нөгөө бурхны хөө Баярбаатар байдаг юм уу? Тэр чинь сэтгүүлч болж байгаа шүү дээ одоо. Одоо тэр чинь сэтгүүлч гэж үү? За. Сэтгүүлч гэж юу ерөөхдөө тодорхойлсон байгаа шүү дээ. Олон нийтэд өгөө хэлдэг өс тодлоо эрхэлдэг нэг сэтгүүлч гэж хэлнэ гэдэг бүр загалтанд нь орсон байж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч юм бол заавал одоо хажуудаа редакцтай байх ёстой, редакц нэм хариуцлага хүлээх ёстой гэж заасан байж байгаа. За тэгээд төрийн байгууллагын дээргээд одоо хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй байж болохгүй юм шиг мөртлөө олон улсад өөрсдөө үйл ажиллагаа сурчлагын тулд гэсэн нэрийн дор халахвчилж оруулж байгаа. Ийм халахвчилсан хууль хийгээд өмнөх хуулаа нэг мөр хэрэглэлийг мөрдүүлж чадахгүй байжээж улам л ингээд одоо Монголын хуулийг дордуулад байна. Уг нь бол амар ёсглон одоо их хурлын дарга бол хэлсэн байгаа шүү дээ. Энэ гурван төгөлдршил энэ хүнийхээ хангадаг болъё гэдэг одоо сайхан юм ярьсан байгаад байдаг. Гэтэл яг оруулж ирж байгаа засгийн газрын хууль оруулж ирдэг нэг юм бүр нэг хэвшил болчиход байна. Их хурлын эрх юм гişүүдээ та нар өөрөө хуулиа санааталж аваач. Энэ хуулийг буцаа. Миний бодлоор бол зүгээр одоо олон улсад байдаг одоо Freedom of Information Act буюу одоо мэдээллийн эрх чөлөөний тухай хууль байна. За хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байна. Сэтгүүлчийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай жагсаал цуглаан хууль. Энийг болж игэл процессийн нь улсын их хурлын гишүүн юм уу? Үгүй бол Монгол улсын ерөнхийлөгчөөс оруулж ирмээр байгаа. Яг бол эн чинь бүхэлдээ хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал учраас. Тэгэхгүй засгийн газар нь оруулж ирэхлээр зэрэг өөрсдөө тааруулсан, өөрсдийнх нь үйл ажиллагаанд саад болж байгаа, үг хэлж байгаа, жигсэж байгаа, тэмцэж байгаа нөхдүүдийг барьж байгаа хурих асуудал хэрэгтэй.
Таах ярьсан шүү дээ сая. Одоо ингээд үс бодлоо ингээд сайн дурын уран сайхны аргаар илэрхийлдэг. Иргэний болон улс орын олон улсын фактор байгаа. Уран сайхны аргаар илэрхийлж болно гэд. Тэр асуудлыг нь одоо нэг хэдэн жилийн өмнө Монгол хүүгээд нэг залуутай талбай дээр гарч ирээд нэг гутал боотыг гаргаж ирээд ийм олон хүмүүс одоо ковидоос ингэж яана гэдэг асуудлыг гаргаж тавих гэсэн чинь нөгөө нэг асуудлууд. Цагдаагийн байгууллагууд ч бас ингэдэг л дорж ичгээд танд хууль ёсны шаардлага тавьлаа гэдэг. Яг ямар хуулийн ямар шаардлага тавиад байгаа юм гэхээр явдаг уу. Комисчнээр өнөөдөр одоо юу гэдэг маш олон асуудлуудыг цагдаа хууль хүчний байгууллага хийж байгаа боловч энэ хүнийхэн асуудал дээр Монгол улс үнэхээр хангалтгүй байна. Энийг хамгийн түрүүнд яаж хангах уу гэдгээр судалгаа хиймээр байна. Тухайлбал хилмигдүүлэх гэж яадаг. Хилмигдүүлэх гэж яг юу вэ? Хилмигдүүлснээр бас хүний сэтгэл зүйд ямар хохирол училдаг юм. Яаж та нөхөн олгорын тухай хуулийг арга л та. Төрийн буруутай үйлдэлээс болоод ямар нөхөн олгор үйлдэх юм. Тэгэхгүй бол тэгэл одоо юу гэдгийг нөхөн олгор болгоно ингэн гэдэг хууль нь тодорхой бос. Одоо шүүхийн шийдвэр гарсан байдаг. Нөхөн олгорын одоо барагдуулаа гэдэг сан байхгүй мөнгө нь гаргаж өгдөг. Ингээд иргэдийг Монголын төр өөрсдөө хохироогоод ингээд огшин цагийн хилмигдүүлэлт бодит байдлаар явагдаад байна. Үүнийг зогсоохын тулд одоо чадах шинээрээ одоо олон хүмүүс бас ач холбогдлогч ажилламаар байна. Төрөөсөө хохирол амссан байд юм уу? Төрөөсөө одоо магадгүй архичин ял эдэлжсэн гэдэг ч юм уу цоллуулсан хүмүүс байдаг штэ. За тэдний алдар хүнд бизнесчүүд юм уу ер нь ингээд маш их хохирол амсчдаг. Тэгэхээр яг энэ хохирлоо барагдуулж ирсэн юм кейсүүд байна уу сүүлийн 10 жилийн хугацаанд. Үнэхээр хаанч хандаад нэг хаалттай хаалга мөргөөд байдаг. Ингээд шийдэгдэж өгдөггүй. Ийм бололыг хаана хандах хэвээр олон улсын байгууллагад хандд юм уу? Эсвэл Монгол улсын хүний эрхийн конвенцчүүд юм уу? Хүлээж авах юм байгууллагууд юу гэдэг? Ер нь бол сая өнгөрсөн оны 11 сарын 20-ны өдөр иргэдийн шүүлтийн хэсэг асуудлаар одоо сонсгол хийсэн шүү дээ. Улсын их хурлын одоо хууль зүйн байнгын хорооноос сайн зориг гишүүн ерөөд ахлаад тэрний хүрээд ерөөдөө Монгол улсын иргэд чинь ерөн бол иргэдийн шүүлт маш их байж байна. Яг үнэндээ. Сэтгэл санааг цагдаагийн байгууллага те одоо хүний ингээд ингээд ямар нэгэн байдлаар тухайн хүнийг одоо ингээд ялагчаад дагдаг тохиолдолд хэргийн асуудлыг нэг шалгаж мөрдөө те зүгээр энгийн хүнтэй харьж байгаа шиг харьцаа те ер нь бол шүүхэр хин нэг гин буруутай гэж үзэл гин буруугүй гэж байгаа шүү дээ. Гэтэл одоо ингээд бүхэл бүтэн одоо гомд гаргасан байж хахад нэг ч удаа мэдүүлэг аваагүй нэг ч удаа байцгаагүй байжээж прокурорноос нь хэрэг бүтэн хэрэг нэчдэг. Наа чи гэмт хэрэг шийдэлтэн хэрэгтэл нэгдэг. Тэгээ тэр хүний хүнтэй харьцаж байгаа харьцаа нь гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа шиг ингэж ажилтдаг. Тэр хугацаанд бүхэл бүтэн нөгөө зөрчлийн хэрэгээр асуудал шийдэх хэрэгтэй байтал бүхэл нэрвгийн гэмт хэрэгтэй шиг ялтан шиг ингэж харждаг. Энэ манай энэ цагдаа хууль хүчний байгууллагын юм коммунизмын үеийн баригдмал сэтгэлгээ түүнийг удирж байгаа тэр төрийн тэр холбогдох яамд сайдуудын хийж байгаа байдал үйлдэл энэ чинь эргээгээд энэ тогтолцоог шинэ хэвээр нь яваад байна. Тийм учраас ядаж одоо ингээд олон нийтэд худал мэдээлэл тараад хэн нэгэн жагсаалыг санхүүжүүлсэн, ингэсэн тэгсэн гэдэг яриад байгаа тэр гүтгээд байгаа тэр өөрсдийнх нь холбогдох сайдууд хариуцлага хүлээх ёстой. Ингэжээж дараа нь зөв хуулиа өргөн барь зөв асуудал руу явуул явна. Тэрнээс ч одоо юу гэдгийг зөвхөн одоо энэ өөрсдийнхөө эрх мэдлийг хадгалах гэсэн байдлаар ингэж бизнесийн байгууллага нэр төрх халдаж, хувь хүний нэр төрх халдаж ингэж хуулийг завхруулж байгаа үг бол өмнө нь цололцдог тий лоорчинчүүд юм уу болохгүй шүү дээ тэр чинь цололдог. Энд бас хэвлэл мэдээллийн яг бүгдийг гэж хэлэхгүй цөөхөн хідэн салбарынханчууд юм уу бас нөлөөлж байна гэж ойлгож байна. Тэгэхээр хэлмэгдүүлэлтийн талаар ойлголт гэж байж байгаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагаас дүгнэлт гарч ирсэн. Ямар нэгэн прокурорын бичигч байдаг мөн зөвшөөрлгүйгээр маш олон шууд баримтчилгааны ажиллагаанууд маш их хийдэг. Монгол улс эндээ анхаарч гэсэн. Тэгээд энэ дээр анхаарч ажилласан болов ямар нэгэн төвшин агсан зүйл ажиглагдав уу? Ер нь бол яг ингэсэн улсын хурлын гишүүн дэд дараагаас салдангийн одон туяа байж байгаа бид нар эрүүгийн хэн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулад урд нь бол зүгээр 3 хоног баримтлаад тэгээд надад чи ингээд сунгаад прокурорыг сунгаад явдаг байсан бодвол одон туяа гишүүн бидний хийсэн асуудлууд 48 цаг саатуулж болно. Тэгээд заавал шүүхээр орж одоо сунгах асуудлыг шүүхээр шийддэг болцсон. Энэ айгүй том давуу талтай. Ингэсээс болоод бас гайгүй харьцангуй бас нэг талаасаа хүнийх нь хангагдчихж байгаа. Гэхдээ энийг баримтлахдахгүй тулд одоо манай хууль хүчний байгууллага олон нийтэд сенсац болох юм бол одоо баримтчилдаг. Сенсац болохгүй болоод одоо нөгөө нэг гэрийнх нь гадаа баримтчилж яаг л одоо нэг лайв явуулаад тий. Одоо бүхэл дэх хууль хүчний байгууллага чинь өөрсдөө одоо ингээд зарим нэг хүмүүсүүдээр хэвлэл мэдээлэл зохицуулаад тэрийг нийгэмд гин буруутай шиг харлуулаад тэгээд баримтчлах орж эхлэсэн иргэд чи юу ч хийж чадахгүй. Ядж байгаа тэр асуудлыг одоо ингээд чи нөгөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ тэрийг гिचгтэй зэрэг тэр хүний хамгаалах хүмүүлх юмгүй болчиход байгаа. Тэгэхээр яа харахгүй одоо ерөөхдөө энэ нийгэм яа тогтдох юм бэ гэхэл зэрэг төр засах нь байна. Ард иргэдээ сонгогдсон төрийг байгуулж байгаа институт байна. Ард иргэд нь байна.
үс бодлоо илэрхийлж байгаа, үгээ хэлж байгаа, болохгүй шүүмжилж байгаа. Хажууд нь иргэний нийгмийн байгууллага гэдэг институт байх ёстой. Энэ иргэний нийгмийн байгууллагын институт нь өөрсдөө чадахгүй байгаа учраас бидний зүгээс энэ хүн эрхийн хамгаалдаг энэ холбоог одоо зөвхөн дарга байгуулж байсан. Энийг нь яг надад хариуцуулаад яваач. Энийг хамгаалдаг болжий гэдэг хүрээнд иргэний нийгмийн байгууллага нь иргэдэд ойлгуулдаг, соён гэгэрүүлдэг, тодорхой хэмжээний төдөлд хууль зүйн ойлголт өгдөг байдлын яамны хийх ажил. Уг нь яам хийх ёстой. За тэгтээ тэр ажлыг бол бас хувийн хвшил хийгээд явж байгаа нэг талаа. Тэгэхээр 3 сая иргэд бол бас хуулийн мэдлэг өндөр үг гэвэл үгүй таг харанхууч гэж хэлж болохоор иймэрхүү байгаад байна. Тэгэхээр огт хуулийн мэдлэггүй яваад үнэхээр буруутан болоо явж байгаа бас иргэдүүд байдаг те. Тэгэхээр яг ер нь бол яг энэ соён гэгэрлийн ажлыг хийх ёстой яамдуудын үүрэг гэж хэлж байна те. Ер нь яг иргэний нийгмийн хөдөлгөөнүүд бас өөрсдийн санаачлагаар хийгээ яваад байгаа. Энийг бол одоо хүртэл аваад явж байна л да. Энэ дээр бас нэг ийм юм бид нэр их анхаармаар байна. Ер нь 1990 онд бид нар ардчилсан хувьсгалыг анх тэр үеийн залуучууд бид оролцож бие даасан улс болохын төлөө явсан байхгүй юу? 90 онд. Гэтэл сүүлийн үед бол бидний ингээ ажиглагдж байгаа байдлаар харахад тэр байдлаас ухраад эхэллээ. Өөрөөр хэлбэл ардчилсан үзэл санаанаас ухарч байна. Арссан зарчмаас ухраад эхэлж байна. Энэ байдал чинь энэ үзэл санааны одоо өмнөх үеийн улс төрийн хэлэмжүүлэлт чинь үзэл санааны хэлэмжүүлэлт болж шинэ үеийн одоо хэлэмжүүлэлт болж хуурч байна. Өөрөөр хэлбэл иргэд ингээд үзэл санаагаа илэрхийлснийхэн төлөө залуучууд ч гэсэн одоо гудамжинд ямар нэгэн хэлбэрээр илэрхийлж шít. Тэгэнгүүт л одоо болохгүй болчдөг, гавлждаг, хорждаг ийм л юм руу ороод байна. Тэгэхээр энэ үзэл санааны хэлбэрүүдэлд хоригдол үзэл санаагаараа юмаа илэрхийлснийхэн төлөө энэ төр яагаад Монголын төр өнөөдөр энэ улсуудыг ингээд зориуд хэлмэгдүүлээд байгаа юм бэ гэдэг асуудал одоо гарч ирж байна. Тэрийг хэрэгжүүлэхдээ хэн нэгэн эрх мэдэлтэн шүүмжлэнгүүтэл тэр өөрийнхөө эрх мэдлийг хадгалахын тулд өөрөө тэр төрөө ингээд авч үлдэхийн тулд гэдэг юм уу. Одоо өнөөдөр хамтарсан засгийн газар гээд явж байна. Энэ хамтарсан засгийн газар ингээд явах нөгөө нэг хяналт нь байхгүй болох тэр нөгөө ардсан тогтолцооны чинь гол зарчим чинь хяналт байхгүй юу. Сөрөг хүчин хянаж явах хэвээр. Ингээ нийлэх төр чинь дарангуул болчиход байгаа байхгүй. Нийлэл сөрөг хүчингү болоо. Сөрөг хүчингү болгож ш зориуд болгож байна. Тэгээд нийлж яваад энэ янз бүрийн одоо хүний эрхийн зөрчил гэдэг юм уу энэ үзэл санааны зөрчлүүдийг одоо явуулж эхэлж байна. Тийм учраас эдийн засгаараа буюу янз бүрээр улсууд ингээ хохироод эхэллээ. Тийм учраас энэ төрийн бас байгууллагууд ер нь одоо хооштой нийлж нэгдэж хамтарч ажиллаж ер нь 90 онд бид нар ингээд Арсан намын гишүүн гэхтэр л хүний эрхийг хамгаалагч энэ үзэл санаагаа ингээд тэгчт гэж ойлгосон чинь одоо сүүлийн үед бол их өөр байдалд орчлоо. Нөгөө улсууд маань зарим ч гэсэн одоо ингээд арчлаасаа ухраад эхэлчих тэр чинь нөгөө зөрчлүүд нь улам ингээд даамжираад сүүлдээ дарангуулын хэлбэр рүү орж байна. Төр өөрөө дарангуулах хэлбэр рүү орж эхэлж байна. Тэгэхээр бид одоо яах ёстой гэхээр хүний эрхийн хамгаалагч нарыг бэлтгэх хэрэгтэй юм байна. Одоо хүн бүхэн эрхээ хамгаалж чаддаг. Хэн бэлтгэх ёстой. Иргэдийн өөрсдийнхөө оролцоог нь тий оролцоогоор иргэний оролцоогоор одоо бэлтгэх хэрэгтэй юм байна. Заавал төр ихгүй. Төр энэ хийдгэрийг хийж чадахгүй бол бид хий л да. Бид хий. Төр харин энд бидний хийж байгаа ажилд битээ оролцсон. Бид өөрсдөө эрхчлөөтэй хиймээр биш. Хүн бүхэн эрхээ мэдээд эрхийнхэн зөрчлийг өөрсдөө мэдээд ирэхтэр өөрийнхөө одоо хүн бол өөрөө хүний эрхийн сайн хамгаалагч байхгүй. Та өөрөө сайн хамгаалах. Тэгээ бусдын эрхийг хамгаалах хэрэгтэй. Ингээд Монголын иргэд бүгдээрээ эрхээ хамгаалж сурчих юм бол одоо энэ солонгосчууд шиг эрхээ хамгаалж чаддаг бол. Төрийг одоо ерөнхийлөгч байран дээр нь тавьж чадчих шít. Манайхан тэгтэл одоо энэ эрх мэдэлтэй ерөнхийлөгч, ерөнхий сайдаа их хурлын дарга эднэрийг байранд нь тавьж чадахгүй байна. Солонгосчуудын кейсийг харахад асар олон иргэд ингээд талбайдаа бүр хөл хөшиг зайгүй. Өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлээд байж байгаа. Тэгэхээр монголчууд бол нэг юм харамсалтай кейс харагддаг л да. 20 хүн чинь зогсож ивэл чи айл намын хой чи худалдагдсан уу? Гэт би биега ингээд яваад байдаг. Тэгэхээр тэр солонгосчууд хэдэн саяулаад чагс чинь би биега тэг шүмжилдэг болов гайгүй бах те. Тэгэхээр ер нь бол шийдвэр гаргах төвшний хүмүүсүүдэд
буюу хууль хүчнийхэнд ийм хүсэл байдаг л да. Жагсаал цуглаан буюу хэдүүлээч байсан нэгдээд одоо дуу хоолойгоо хүргэх гэж байгаа үед эзэнжүүлэх хийх хүсэж байдаг тийм. Эзэнжүүлчихэд нөгөө эзэн дээр нь ямар нэг юм тогтогч юм уу? Гүйцэтгэх ажиллагаа явуулах гэдэг. Гол асуудал юм байгаа. Тэгэхээр яг эзэн олж гарч ирэх зэрэг зүрхтэй хүмүүс бас Яг үнэн. Ерөөсөө repression гэдэг чинь хилмигдүүлэлт, suppression гэдэг чинь дарангуулахгүй. Хилмигдүүлэлт бол эхлээд үзэл санааны одоо үзэл санааг нь хязгаарлал боодог. Нэгдүгээрт. Тэгээд хүний эрхийг зөрчдөг. Дараа нь хилмигдүүлдэг. Тэр чинь явсараа хилмигдүүл болно. Тэгээд дарангуус нийгэм болдог байхгүй. Хэрвээ та нар ингээд нөгөө нөхцөл байдлыг ингээд харах юм бол яагаад Монгол улс дарангуул руугаа явуулсан бэ? Яагаад олон улсын арчлалын тэр судалгаагаар арчсан сонгуультай мөртлөө автократ улс болчихваа гэдгийг судалж үзэх юм бол энэ автократ дарангуус нийгэм рүү орсон байхгүй юу? Орохдоо юу нөлөөлж байгаа? Иргэний болсол гэдэг асуудал. Өнөөдөр Монголд байж байгаа иргэдчин тий зүгээр жирийн иргэд гэхэд би үндсэн хуулиар олгосон ямар эрхтэй вэ гэдгийг ойлгож байгаа. Би яаж өөрийнхөө үгийг хаана хандах вэ гэдгийг мэдэхгүй байгаа. Зүгээр л одоо нөгөө нэг монголчуудын нэг юм сэтгэлгээний одоо нөгөө ядуурл байна. Хэн нэг нь туслах ёстой гэдэг бэлэнчлэг сэтгэлгээ байна. Хэн нэгэн төрд гарч ирж байгаад бидний амьдрыг сайхан болгоно гэж бодож байгаа. Өнөөдөр 126 гишүүн гарч ирлээ. Холимог тогтолцоод гарсан. Тэд нар таны эрхийг хангахын тулд өөрх юм зарим гишүүд байна. Чадах ятгаараа хэлж гэн ярьж гэн харамсалтай тэрийг хүлээж авах юм болцсон гэдэг өчигдөр арс намын бүлгийн дарга зөвхөн бол ярьж шүү дээ. Одоо бидээс зүгээр үг хэлэхээс өөр ямар ч үг очлоо гэдэг асуудал. Энэ дарангуул руу орчих. Хурлын гишүүд нь хүртэл үгээ хэлээд үз дуудлаа илэрхийлж яхад тэдний үгийг хүлээж аваад хуультай өөрчлөлтийг авахгүй болцоод байна. Дээрээс нь иргэдэн ядуу байлгаад байна. Мөнгөгүй хүн чи яах вэ? Өнөөдөр хоолоо олж идэх үү, хаанаас мөнгө олж идэх үү? Хүүхдүүд нь өссөөд нь хөрөх юм. Нөгөө хүүхдийнхээ одоо нэг 100 мянган төгрөг, нөгөө нэг эхийн одоо нэг 50 мянган төгрөгөө авахын төлөө л өнөөдөр яавал амжих уу гэж бодож байгаа улсууд юу тэр нийгмийн талаар бодох. Энийг бол бүр яг нэг хэлэхэд зүгээр зохион байгуулалтаа гэж хэлгэж хаашаа юм. Үгүй бол мэдхгүй хүмүүсүүдийг төр засалт гаргаад байгаа юм уу? Эсвэл зориудаар юм хийгээд байгаа юм уу гэдэг асуудал дээр би нэлээд анхаарат байгаа юм л да. Тэгээ ямар сайндаа энэ асуудлыг үзээд нэгдүгээр монголчууд үг хэлэх хүсэл бол ирэхэд хангах ёстой, хэвлийн эрхчлөөг хангах ёстой. Дээрээс нь одоо энэ иргэдийн одоо иргэний болсыг дэвшүүлэх ёстой юм байна. Тэгээд иргэнд одоо хэвлэл мэдээллийн эрхчлөөг би болгомоор байна гэдэг энэ үе шаттай ямиг хийдэг байгаасаа гэж бодох юм. Харамсалтай нь одоо юу гэдгийг тэгш сонирхол байхгүй юм Энд шиг. харахад солонгосчууд хичнээн оног жигсэж ба тий. Тэгш олон оног жигсэн. Тэгэхээр монголчууд яг тийм олон тоогоор жигсэх, олон оног жигсэх юм бол бас ажил нь лизингэнчүүд юм маш их үр зээлтэй тий. Яг энэ асуудлаас нь бас нэг төрлийн. Ер нь ийм шүү дээ. Өмнөх нийгэмд бол нэг дарангуйлагч байсан. Төрөн дарангуйлагч нэг хүний одоо дахин шүтүүлээ дарангуйлдаг. Тэгээд нэг тийм нэг намын тогтолцоогоор дарангуйлж ирсэн. Одоо харин бүр сүүлдээ олон намын системтэй мөртлөө олон энэ улс төрийн намууд чинь өөрсдөө одоо ингээд үзэл санаанаас ухраад эхлэхтэр мөн дарангуйлагч болчихж байгаа байхгүй. Нам дотроо дарангуйлагч. Тэр дотроо бүлэглэл бий болоод тэр бүлэглэлийн эрх ашиг хамгаалдаг тэрнэртээ үг хэлж чадахгүй айдаг тийм улсууд их олон болчиход шүү дээ. Тэгэхээр улс төрд бас нэг юм байдгийг. Улс төрийн айдас гэдэг юм. Тэр бол жоохон арчаагүй асуудал ас гардаг юм л да. Өөрөөр хэлбэл тэр болохгүй байгаа тэр бүлэглэл үүсч бол бид нар тэдний эсрэг хүний эрхээ хамгаалаад гишүүдийнхээ эрхээ хамгаалаад тэмцэж явах хэрэгтэй байхгүй улс төрийн намууд. Гэтэл өөрийнхөө зүгээр нэг албан тушаал гэдэг өнөөдөр надад албан тушаал өгөх юм байна гэж бодоод тэр эрхийн төлөө тэмцэхгүй. Тэгэхээр чинь нам болгонд одоо ингээд одоо засаглал урьж байгаа ман нам гэж байна, арсан нам гэж байна, хүн нам гэж байна. За өшөө жижиг намууд, шин нам ч гэдэг юм ингээд намууд байж байна. Бүгд өөр өөрийн дарангуйлагчтай. Тэд нар нь өөрсдөө бүлэглэл маягтай бий болцсон. Намыг одоо ингээд нэг дарангуул тэд нар нь хоорондоо нийлчих юм бол энэ бол нөгөө дарангуулын систем чинь тогтоод эхэлчихэж гэсэн үг. Харамсалтай. Тэгэхээр нөгөө сонгогчд маань болохоор сөрөг хүчинтэй болёо. Өнгөрсөн 8 хэдэн жилийнхаа түүхийг давтахгүй байя гэж очиод дугуйдаа саналаа өгчдөг. Энэ тусдаа өгсөн санал нь очиод ингээд нийлчихэр бас харамсалтай боддог. Тэр хамгийн гол одоо нэг энэ бүхний шалтгаан юу вэ гэхэл ийм л юм л да. Наадуул чи өөрчлөлт оруулаад ялсан намын дарга нь эрхээсээ дэнэгээ заацсан. Энэ бол нөгөө талаасаа намаач удирддаг, дээрэс нь одоо төрөгч удирддаг ийм хоёр одоо юу гэдгийг толгойд болж байгаа байхгүй. Уг нь бодогсон бол тэр заалт байхгүй болоод тухайн намд хамгийн сайн
төрийг өдөрдөж нийгмийг сайн болох хүнээ тухайн намаас сонгон шалгаруулад тэгээд томилоод тэр хүн улс орны төлөө ажиллах ёстой. Гэтэл яг энэ үйлдэл маань одоогийн байж байгаа энэ хамтсан засгийн газарт байж байгаа 3 намын дараа гуруулаа одоо шадар сайдууд ерөнхийдөө болчихлоо зөв чинь нөгөө нэг төрийн үйл ажиллагаагаа явуулах уу улс орны одоо улс төрийн намын асуудал явуулах гэдэг сонирхлын зөрчил үүсчихэд байгаа юм да. Давхар дээр тоолчдаг. Тэм учраас өнгөрсөн хугацаанд одоо улс төрийн намын тухай хуульч 23 онд шинжлэгдсэн байдаг. 24 он гэхэд одоо энэ улс төрийн намууд өрмөө шинжлээд улсын дэш хөвгтэй бүртгүүлээд ингээд явах хэрэгтэй байтал нөгөө одоо манай нэг хууль зүйн яамнаас орж иж байгаа хууль нь энэ хуулийн хэрэгжилтийг 25 оны 12 сарын 31 болтно гэдээ ингээд ухраасч байгаа. Тухайлбал засаглалын тогтолцоо авахгүй. Нэг нь намын засаглал, улс төрийн намын засаглал. Улс төрийн намын зорилго юу вэ? Төрийн байгууллагын засаглал. Тийм үү? Ингээд олон нийтийн засаглал энэ засаглалын одоо энэ тэнцвэртэй байдал ингэж алдагдаад байгаа учраас ягаад гэвэл тэд чинь тийм их мэдлийн одоо төвлөрлийг өөртөө хадгалж үлдэх гээд байгаа учраас ийм ашиг сонирхон зөрчилдөж ингээд байгаа. Энийг бол яа харахгүй одоо задлахгүй болоод ерөн Монгол улс цаашгаа хөгжиж чадна гэдэгт бол дохов судлаач явал би итгэхгүй л энэ зарав. Цаашдаа гэснээс за ирээдүйн төлөвлөлтөөр авч үзье л да. Тэгэхээр одоо манай улс ардчлалын индексээр ухарсан хүний эрхийн индексээр ухарсан хэвлэл хэрэгчлээний индексээр маш олон индексүүдээр ухраад эдийн засгийн хувьд ч гэсэн маш хүнд болчихсон байна. Тэгвэл бид нар яг ийм салаа замын уулзар дээр зогсож гинөө яаж вэ те. Тэгэхээр хойч үед одоо бидний баг үүрэг бахалтай магадгүй оройтхоос өмнө хойч үед хүний эрхийн үн цэн гэж юу юм бэ? Залуучууд маань яг юуг ухамсарлах ёстой юм бэ? Бидний зүгээс юг хийх боломжтой хувь иргэний зүгээс шүү. Жиргэний хөдөлмөрч иргэний зүгээс. Тэгэхээр энэ тал дээр зөвлөгөө өгч бид нар яг юу хийж хойч үедээ бас ингээд одоо зүгээр ингэж байгаа. Одоо манайхан одоо иргэд гайхаж байгаа хэл та. Энэ нэг 21-р хэвлэр ирээд байна гэдэг. Одоо хэвлэр бит хоёр шиг ярих хүн олдохгүй болцсон. Ярих юм бол дарамталдаг, ингэдэг, тэгэнд нэгд нь хэрэг үүсэх гэж үздэг, чи шүүмжлээд байна гэдэг. Энэ дарангуйсан системийг ороод байгаа байхгүй. Үс бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хүмүүсийг танаа одоо телевиз бусд нь гаргаж ич яриулмаар байгаа. Энэ хүн юу ярьж юу хэлж юу? Өнөөдөр дэлхийн хувьд бол геополитикийн нөхцөл байдал ковидоос хойш хүнд болсон. Дээрээс нь Орос Украины дайнаас хулаад хүнд болсон үнэн. Монгол улс хаашаа явах вэ? Трамп гарч ирж байгаад л баахан тарифуудыг нэгдсэн. Олон улс чинь эдийн засгийн одоо ингээд дайн болоод нь шүү дээ. Нэг үлэхэд өөрөөсөө авч үлдэх. Гэтэл манайх яаж юм? Нөгөө Евразийн худалдааны төр гэрээ гэдэг зарууг оруулаад үндэснийхээ үйлдвэрлэлийг унах гэсэн энэ бодлого яваад байгаа нь хэний одоо эрх ашиг вэ гэдэг асуудал. Монгол улс цаашд орших юм уу, орших юм уу гэдэг асуудал нь нүдэн дээр нь харагдчихэ. Топ 100 аж ахуй нэгжийн цөөрөл явах юм байна. Ер нь жижиг яг дампуурлаг зарласан аж ахуй нэгжүүдийн тоо гэхэд үнэхээр бас толгой зүйсэн. Ер нь бид тэгэхээр хойч үедээ бид нар хилмигдүүлэлтийг өвлөж үлдэх одоо бид нар энэ өмнөх нийгмийн энэ хилмигдүүлэлт, хүний эрхийн зөрчил, энэ шинэ үеийн үзэл санааны энэ хилмигдүүлэлт, үзэл санааны хоригдлгээл одоо ингээд шин ухагтунууд бас гарч ирж байна. Тэгэхээр бид энэ бүхнээ сургамж хэлбэрээр залуучуудад их сайн ойлгуулах хэрэгтэй байна. Одоо залуучууд маань өмнөх нийгмийн энэ хилмигдүүлэлтийг бол нэг хэдэн хүн буудаад алдсан юм байна гэж ойлгоод болохоос юунаас болчих гэдгийг мэдэхгүй. Тэр үеийн сэхэтнүүдэд яаж хилмигдүүлсэн? Ер нь улс орны хөгжлийг бол хүний хөгжлөөр нь хэмждэг цаг үе дэлхийн чиг хандлага явж байна шүү дээ. Одоо хүний хөгжлөөр нь хэмжиж байгаа байхгүй. Гэтэл тэр олон одоо оюунлаг улсуудад хилмигдүүлсэн, сэхэтнүүдэд хилмигдүүлсэн улс орн бол энэ улс орны хөгжил бол тэдний хэмжээгээр л ухарч чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид хойч үеийнхэндээ одоо ялангуяа энэ ихтэй сургууль, энэ ерөнхий боловсролын сургуулиудад хүний эрхийн хичээл дээр энэ ялангуяа одоо энэ хилмигдүүлэлт, энэ үзэл санааны одоо энэ хилмигдүүлэлт энэ төр орчин цагтайгаа хоршиж байгаад ерөөсөө сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгж тэр улсууд чинь одоо энэ залуучууд чинь хүний эрхийг би зөрчиж болохгүй юм байна гэдгийг ойлгуулж иж тэр хүн дараа нь манлайлагч лидер болно. Би хүний эрхийг зөрчиж болохгүй юм байна гэдгийг ойлгох юм бол өнөөгийн одоо энэ төрд гараад ирсэн улсуудыг хүнээ хилмигдүүлээд энэ миний эсрэг үг хэлж гин гэж хилмигдүүлээд энэ төрийн эсрэг явж гин гэдэг дандаа нэг тийм хуучин сэтгэлгээр дайсан гэж хараад байдаг. Үг хэлж байгаа болгоныг дайсан гэж харж болохгүй. Тэр чинь хуучин сэтгэлгээ байхгүй юу? Хуучин нийгмийн. Одоо ч үг хэлж байгаа хүнээ бол өйний эрхчлөлөө эдэлж байна. Энэ одоо бидний алдаа тутгалыг засах гэж байна. Ийм сэтгэлгээтэй байх хэрэгтэй байхгүй. Одоо үеийн залуучууд одоо жишээлбэл Монголд бол энэ омбудсменийн институцийн тогтолцоо бий болох хэрэгтэй. Төрийн алдаатай бодлогыг энэ омбудсменүүд чинь дандаа шүүмжилдэг байхгүй. Тэгж алдааг нь засдаг байхгүй. Энэ улсуудыг алдаа засах гэж байна гэж харахгүй
дайсан гэдэг юм уу нэг хуучин сэтгэлгээр хараад байдаг. Энийг өөрчлөх хэрэгтэй. Энийг бид нэр сургалтанд оруулах юм бол дараа нь бид нар энэ залуучуудаа хүний эрхээ хамгаалдаг омбудсмен болох боломж нь хүний эрхийг хамгаалагч нар болох хэрэгтэй байхгүй. Байгаль орчныг хамгаалагч нар болох хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалж байгаа бол байгаль орчныг хамгаална. Дэлхийгээ хамгаална. Бүгдийг хамгаалдаг ийм сэтгэлгээтэй болох юм бол яг энэ Солонгос, Тайван гэдэг юм одоо өндөр хөгжилтэй орнуудын тэр сэтгүүгээрээ шууд гудамжинд өөрсдөө гараад ирнэ. Тэгээд төрийн алдаатай бодлого шууд зогсон. Одоо бид нар төрийн алдаатай бодлогыг зогсоож чадахгүй шүү дээ. Бүр айгаад хулжганаа сүлдө хөдөлж чадахгүй бараг тэрийг одоо ингээд их хулчгаар үгүй энэ болохгүй шүү дээ. Цогоо эн чинь яах юм бэ? Гэт ингээд айгаад байгаа улсуудыг яах юм бэ? Одоо тэгтэр тийм айхгүй айдс. Уг нь бол эрх нь байгаад байдаг тийм үгээ илэрхийлэх. Энэ ардсан тогтолцоо чи өөрөө эрх нь өгöd байгаа байхгүй. Өнөөдөр Монголын нийгэм энэ ардсан тогтолцоотой. Тэгээ манайх үндсэн хуулийг бас их өөрчлөе гэж манайхан ярьдгийг. Би бол энэ дээр бас жоохон намайг хуучин сэтгэлгээтэй гэж бодно уу? Би бол энэ дээр шал өөрөөр боддог. Хүний эрхийн тэр 16 заалт өгөхөө хүний эрхийн бүлэгтэй байхгүй хоёрдугаар бүлэг. Гэхдээ энийг бид нар хэрэгжүүлэхгүй байна. А энийг бид нар сонгодог утгаар нь хэрэгжүүлэх юм бол өнөөдөр ийм алдаа гарахгүй байна. Маш сайн хуулийн заалт байгаа. Тэрийг хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Хэрэгжүүлэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл 1215 онд Английн Магна Харт гэдэг эрхчлөөний тэр тунхагаа бид нар өнөөдөр хүртэл ойлгохгүй, өнөөдөр хүртэл ингээл явж гин тэр байж гин их Чингис хааны үед тэр яаж засгалдаг яадгийг 1215 оноос өмнө 1209 онд их засаг хуулиа гаргацсан байна. Энэ интересээ бид нар за энэ хуучинсаг байлаа гэхэд жоохон засаж залруулаад тэрийг бид нар хэрэгжүүлээд явах боломж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь одоо улс орны хөгжлийг бол сайн засаглал авч явна. Бид нар сайн засаглаж чадахгүй байна. Хүний эрхийг хангасан тийм сайн засаглалыг хэрвээ хийх юм бол манай улс бол одоо энэ 3 сая үнэ бол ямар ч хэмжээнд амьдруулах боломж байна. Одоо өөрөөр хэлбэл захын үн эрхээ эдлүүлчихэд дор одоо гадаа дотоодынхныг доод талдаа үйлчлэх шийдгээд ингэ ажиллах боломж бидэрт байна шүү дээ. Тэгээд тэрийг хийж чадахгүй ингээд бид нар тэгээ нэг том төсөл хөтөлбөр том мөнгө ирээдсэн. Гэхдээ мөнгөгүйгээр бид нар хийх боломжууд байгаа байхгүй. Гадных нь бид нар туслаад яах боломжууд байна. Гадных нь хөрөнгө оруулалтыг татах боломжийг хангах ёстой. Дотоодын аж ахуй нэгжүүдэд бид нар тэднийг байна амьдрах яах боломжтой татвараар нь бид нар боомлохгүйгээр тэднийг дэмжиж ажиллах боломж багтал боомлоод одоо маш олон аж ахуй нэгжүүд хаалга хааж шít. Энд чи яаж ин тэдний эрхийг зөрчиж байгаа учраас тэд нар чинь ажиллах боломжгүй болгоод шít. Тэгэхээр бидэрт бол хүний эрхийн талаар улс оронд хөгжих буюу цаашдаа ч гэсэн Монгол улс хүчрэг болох боломж байгаа. 13 дугаар зууны үе шигэ болох боломж байгаа шít. За баярлалаа. Бидний ярилцах хугацаа эцэг нэг юм хэлчихье. Нэг зөвлөмж хэлчихье. Ер нь ямар ч хуулийн зарчим гэж байдаг. Одоо шүүх хүн байна уу, прокурор тухай хуулийн бүх зарчим ил тод нээлттэй их хяналт хариуцлагатай эрхтгч ажиллана гэж заачдаг. Яг нөгөө зарчим байдаг боловч хэрэгжүүлэхдээ ингээд нөхдүүд ингээд зөрчигтэй байна л. Тэмшил цогоох хэлдэг шиг яг үнэн л да нөгөө сайн цэглэлтэй байх хэрэгтэй. Энэ зарчмаа баримталж явмаар байгаа. Хоёрдугаарт бидний хувьд яг зүгээр мэдээлэл өгөх бид нар одоо энэ хүний эрхийн одоо комиссийн одоо тухай хуулийн 5-1 гэдэг юм л да. Хүний эрхийн хүний хамгаалах тогтолцооны байгууллага гэдэг ерөнхий хэлэгч, их хурал, засгийн газар, прокурор, шүүгч, цагдаа гэдэг энэ байгууллагуудыг хүний эрхийн засаглалын үнэлгээ гэдэг зүйлийг хийгээд эдгээр хэрхэн яаж хүний эрхийг зөрчиж гэнэ үү, ажиллаж гэнэ үгүй юу гэдэг дээр хөндлөнгийн одоо их ханалт үнэлгээ хийгээд олд нийтэд ерөнхийдөө намрын шуулганаар ил болгоё гэж бодож байгаа. Тэгжээж энэ дээр нэлээд дүгнэлт их байх гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. За бидний ярилцах хугацаа дуссан. Тэгээ бид нартай студийн урилгыг хүлээж авч сонирхолтой мэдээллийг өгсөн. Хоёр ирхэндээ баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ парламент телевизийн байр суурь нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзъя. Баяр таа.